Сүүлийн жилүүдэд хотын өнгө үзэмжийг сайжруулах, хотоо догжуулах гэд их бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа билээ. 2014 онд та бидний хэлж заншсанаар шинэ хорооллын 27 дугаар байрны ардуур явсан зам ашиглалтанд орж хэн бүхний цаашаалд нийцсэн ажил болсон. Гэтэл сайнны хажуугаар сар гихчээр хийсэн бүтээсэн нэгэн байхад эсэргээр замын тэмдэглэгийг сүйтгэн өөрийн хашаанд байршуулсан. Дээрээс нь автобусны буудлын харшлагыг давж зам гаргасан иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Мерсер байсаар байна. DBS-ийн улд зуураас 27-оор тойроод 16 давхар хүртэл 1 км авцамыг 2014 онд хийгдсэн байгаа. Тэгээд энэ хийгдсэн авцам дээр л хийгдэх тухай үед нь бүх тэмдэглээнүүд нь тавигдсан. Гэтэл одоо энд байсан автобусны буудлын дээр хийгдсэн тэмдэг нь одоо энэ компани ингээд тэмдгийг бол салгаж аваад энд гэсэн байна. Тэгээд суур нь байхгүй. Тэгээд автобусны буудлын хашлаган дээгүүр одоо том орны машинууд нь гараад явсан хашлагыг л эвдсэн байгаа. Тэгэхээр энэ хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд эвдэр сүйтгээд тэмдэглээнүүд бол хийгдээд байхад алга болоод байдаг. Энэ компаниудын буруутай үйл ажиллагаанууд балгаад байгаа. Тэгээ сүүлийн үед энэ тэмдэгнүүч нэг ширхэг тэмдэгний өртөгч 95,000 төгрөгөөр хийгддэг. Тэгэхээр иймэрхүү тэмдэглэгээ бүтээн байгуулалтын ажил хийгдсэний дараа тэмдэглэгээ ч юм энд унтсан байх юм бол иргэд маань одоо мэдээллийг хөгжлийн бодлогын хэлтс зам тээвэр хариуцсан мэрэгчлэлтэн бол эсвэл нийтийн аж ахуй үйлчилгээний газруудад мэдээлж байгаа ч гэж бас иргэдэд анхааруулмаар байна. Байгаль газартаа эзэн нь болж орон нутгийн болоод улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг энэ мэдчлэн сүйтгэхгүй байх хэрэгтэйг холбогдох хүмүүст нь анхааруулж байна. Дарханчууд бид өөрсдөө хийсэн бүтээсэн зүйлдээ эзэн нь болж хайрлан хамгаалахын зэрэгцээ байнга өдөр тутамд тордож чадвал бид цэвэрхэн тохилог таатай орчинд аж төрөх бүрэн боломжтой билээ. Хамтдаа хотынхоо бүтээн байгуулалтыг хайрлцгаая.